Иргэн тавтай морил. Монгол улсын ерөнхийлөгч Кыргызстан, Тажикстан улсад албан ёсны төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тус улсад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулах гэж байна. За ингээд Бишкек хотод нэг хонсон эсвэл гээд нуурын иргэдээр 2 хонсон видео бичлэгийг хүлээн авч үзнэ. За нэг юм өрөө байна. Эндээ нэг ортой. Ишээ яваад бас нэг ийм ортой өрөө байна. Тэгээ ганцаараа орчиж байгаа юм шиг байна шүү дээ. Бид нөгөө нэг хүмүүсээс тасраад ингээд үлдцсэн. Нөгөө 6 уран бүтээлч маргааш ерөнхийлөгчийн яг хүлээн авалтан дээр ингэж бүжиглэх хөгжмөдөх яг 6 уран бүтээлч тэгээд тусынхаа өрөөрөө орчлоо. Тэгээд одоо явж юу гэх юм прогоно хийх гэж байна. За маргааш энд хүлээн авалт болох юм байна. Ерөнхийлөгчийн тас суугаад тэгээ бид бүхэн язгуур урлагийн тоглолт номер үзүүлээд хойдолд Бишкекийн симфони оркестр суун гэж байна. Шоу үзэж штэ. Хоолны шоу. 한국 리액션. 멀린다. За бид учраас урдаа маягтай яваад байгаа 6 уран бүтээлч маань эндээ суугаад за уран бүтээлчтэй танилцуулъя. Манай Бимбагч маань явж байна. За морин урч манай төгөлдөр явж байна. За хөөмөж магтаалч. Саруулах маань. За маягч маань бас явж байна. За Бимба маань бас явж байна. Бид 6 ингээд үлдсэн явж байна. Маягны нэг машин байна. Тэ. Хамгаалалтын нэг машин байна. Өөрсдийн нэг автобус байгаа. Тэгээд Бишкект ирсэн мөртлөө турк хоол идчихлээ. За яа тийм те. За өглөөний мэндэ Бишкект нэг хоноод 2 дахь өдөр эхэлж байна. Монгол улсын төрийн ордон гэдэг шиг Бишкекийн одоо ерөнхийлөгчийн ордонд ирсэн байна. Тэгээд за яг одоо манай төрийн дуул эхэлж байна. Бэлтгэл хийж байгаа болол л та. Ерөнхийлөгчийн ордныг Интима ордоо гэдэг. Энэ нь орчуулах юм бол эв нэгдлийн ордон гэдэг утгатай юм. Бид бас хувцлалтан дээр жоохон анхаарсан. Ерөнхийлөгчийн газар руу орох гэж Джейсон өмдтэй байж болох гэдэг. Киргизский национальный инструмент. Монгольский национальный инструмент.
дуусчлаа. Одоо Монголын бизнес форум болж байгаа газар явах хэрэгтэй байна. Тэгээд тийш одоо бид явна. Дараа нь өдрийн хоол. Төв Азад орших өндөр уулсаар хүрээлэгдсэн нүүдэлчин ард түмэн ер нь Казах түмэнтэй маш төстэй харагддаг. 13 дугаар зуунд хүлээгүй болон цагаатай хааны улсад харьяалагддаг байж 18 19 дугаар зуунд ер нь бол колоничлалын байдалтай байжгаад Оросын холбооны республик хамгийн сүүлд байжгаад 1991 оны 8 сард Киргиз тусгаар тогтнолоо зарласан байна. Хятад, Казахстан, Тажикстан улстай хил залгадаг. За зундаа бол нэмэх 40 градус хүрдэг. Ийм улс байх нь байна. хүнд нөгөө юу гэсэн юу гэж бодох давгүй. Амрагдаж хайрхагээ сэмбрүү цэцэг амьдраа асарсан сарны тояндо аяар хүндуурэ шо чангада Uden numrod газрын ингээд зурган нүгэ Учи намун сившэ заду хосадхда доно тагта гэдэг тооттой Нөгөө нэг цоохор ирвэс цасны цагаан цоохор ирвэс энд нөгөө нэг өндөр уулсын одоо мөнх цастай уулсын донд ийм цоохор ирвэс байд юм байлээ. Тэгээд энийг аюулгүй одоо шүтэн биширч одоо дээдэлдэг бас түмэн ард түмэн юм байлээ. Хаасаагүй л бас цоохор ирвэс байна. За урдаа маягтай тэгээд дундаа автобустай араас нэг хар жижиг машин дагаад явж байна да. Одоо нэг хэдэн километр татуу байна. Том уулаа тойроод явт юм байна нөө. Нөө нэг тал байхгүй болохоор ийм том уулыг одоо тойроод тэгээд замаа хороод юм байна. За өнөөдөр оройны тоглолт болохоор Бишкек хотод зохион байгуулагдаж байгаа Азийн эстрад дууны одоо фестивал болж байгаа юм байна. Тэрний эхний нээлт 20 минутыг Үндэсний урлагийн театрын нэр гэж байна. За тэгээд морин тойролго дээр фестивал нь болох юм байна. Тэгээд энд бол тайзаа засчихсан байж байна. Бид нар одоо байраа үзээд микро тестлээд тэгээд буцаж бодол руу явж өдрийнхөө хоолыг идчихэд орой өнд тоглолттой байгаа. Монголд нөгөө нэг фестивал болох гээд те зарим тохиолдолд ийм гэрмэр бариад ховц мовц солиулах тохиолдол байдаг шүү дээ. Киргизд бас яг адилхан. Гэтэ thank you. Яг ингээ Монгол гэртэй адилхан. Гэтэ манай өнөн арай өөр юм байна. Яг бараг л казак гэртэй адилхан те. Казак гэр бас нэг юм хөл байдаг хата. Криста улсын далбай дээр нэг дүрс байдаг. Тэр нь энэ гэрийн тооных нь дүрсэн юм байлээ шүү. Баг
Тийм байна те нэрээ багнагөө мөртлөө. Багнагөө юм байна. За гэрийн ямартай бууз үе гэж хэлдэм шиг байна. Гэхдээ сайн нотолж судалж үзэж хагаад доор оруулахыг бодъё. Халууны хувьд халуун. Гэхдээ маш гоё юм цэвэрлсэн сэрв хүсэлхтэй байж гэн. Яг юм нэг далайн эргийн хажууд байгаа юм шиг. Нээрээ сониос нууран дээрээсээ Монголын газрын зурагтай маш төстэй харагддаг юм байлээ. Тэгээ сая нуур руу ороход юу нэг хужиртай давслаг нэг тийм бараг л далаа шиг байлаа. Тэгээд Бишкект байж исэн. Тэгээд өнөөдөр энэ дээрээ маргааш буцах болохоор жоохон харамсалтай байна. Маргааш өнөөдөр өвн бүтэн эндээ гоё ингээ амарсан болол те тоглолтгүй эндээ сайхан амарч чад маргааш тоглолтоо хийгээд байсан болол бүр шүү гоё л албал. Цагаатай хаан. За Цагаатай хаан энэ нутагт дэвсгэрт ингээд амьдардаг байсан гэнэ. Тэгээ энэ нутаг дэвсгэрт амьдардаг байсан. Тэгээ энэ нуур бас онцлогтой гэж байна. Аазтай, Төв Аазтай ер нь бол маш онцлогтой. Уртаашаа 120 хэдгэлөө. Өргөнөөшөө болохоор 60 хэдэн мэд. Юу? Километр тий. Тэгээд өвөлдөн хөлддгүү. Оо за. Тий. Ерөөсө хөлдөж байгаагүй гинэ. Ер нь хөлддгүү гэж. Тэгээ бас цэнгэг нуурдаа орд юм байна шүү дээ тий. Хамгийн цэнгэг нуурандаа ордог гэж. Тэгээ энэ хойдлыг хайрхан байрхан бол ер нь бол бас түүхтэй юм байна. Тэгээ яг энэ хайрхныг даваад яг цааталт нь Казахстаны нийслэл байсан тий. Алмат. Тий. Алматын. Тий. Алмат. За хайрцгаа үзье гинэ. Яагаад төрөх илүү сайн судалгаа хийсэн бэ гэхээр өчигдөр ирээд. Тэгээ ер нь өчигдөр ирээд. Өчигдөр энд бүтэн өдөр бүжингөө байсан болохоор. Энд явахдаа жоохон ер нь судалгаа хийх мэдээлэл авч ээж бас хаана юу хийж явж байгаагаас мэдчих хэрэгтэй шүү дээ. Энд ирсэн чи амар даг харагддаг. Юу ч байгаа юм. За. За Кыргызстанд одоо манай үндэсний урлагийн театр бол үнэхээр одоо хамгийн том столын одоо нээхэд ирсэн байна. Ард түмэл маш сайхнаар хөндөж байна. Манай октоодыг бол Монголын сайхан үзэгчтэй октоодыг бол одоо үнэхээр гоё даг гоё октоод гинэ. Тэгээ би л одоо бас хажуудах эрдэнэ харахгүй дандаа голж явдаг. Эдгээр ард түмэл манайхыг бол даг л гэх юм байна. За. Залуучуудыг бол жоохон голоод өгч шүү дээ. Даргын шилийг харж байна би авчихсан. Сэз ашиг. Манайхан бүгд орчихсон уу? Яа. Шил тэнэг байна уу? Ой та бүр амар супер харагч. Зэвүү харагч. Ихчээ та өөрөө орохгүй шүү. Орж байгаа. Баггүй нэгчээ. Орж байгаа. Би орж байгаа. Самуус ч энэ ороод байгаа манайхаа явах. За явъя. Садармжин жерден сыңап сағайын күнден нұры жүзін шайып ұйғытыр үнжелесі
Bravo! The pure talent of Mongolian people! It was incredible! Настоящий монгол, не киргиз. Хорошо? Монгол. 노랭이를 대로 색된 대가공 존이가 질든 손홍할 길에 길에 홍긴 버들 떠든 어쩌기 구스네 작을 때 들하공 길에 도군이 За баяртай Бишкек. Бишкек. Дараачийн хот руу явлаа. Дараачийн хот